манай эмэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмдэг ер нь бид нар яагаад өөрсдөө энэ архины асуудлыг шийдэж болдгоо юм бэ? Яагаад бид өнөөдөр гэр бүлийн үр хүүхдийн тийм ээ нийгмийн одоо аврах ийм том тэмцэлд бид оюуханаа ашиглаж болдгоо юм бэ гэсэн энэ санаанд дор энэ хөдөлгөөнийг өөрнүүлээд одоо тархины нуус ер нь тархи руу жоохон явна. Миний уншсан 25 жилийн лекц бол ерөөсөө архи хэрэггүй шүү дээ. Дандаа тархи хэлсэн. Тэгэхээр тархи гэдэг энэ гайхалтай одоо суперкомпьютерийн хүчин чадлыг дэлхийн бүх үндэстэд ашиглаж байна. Бид монголчууд бол тархиа мунхралд өргөдөлж явуулж байгаа. Тийм учраас тэрнээс нь гарахын тулд энэ аюул занлаас хэрхэн өөрийгөө аврах вэ? Ямар боломж вэ? Монголд ямар боломж вэ? Дэлхийд ямар боломж вэ? Бас Монгол элчүүд чинь зүгээр байгаагүй. Бид 22 жил 10,000 хүнээ оюуханы аргаар архинс гаргаад өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн болсон манай улсууд явж байгаа шийтэй. Боломж бол хүний оюуханд байна. Бид боломжийг энээс тарианаас яг хөө тэр нэмэр тус болох нь болдог л байх. Тэгэхээр цорын ганц боловчвол 1.5 кг жинтэй одоо бидний хамбар цэс шиг тарих буюу суперкомпьютер дээ шүү дээ. Тэнд байгаа тэр одоо бодол санааг өөрчлөх, тэнд байгаа өөрийнхөө эрх зөргийг ашиглах, үндэсний үзэл, үндэсний бахархад Монгол хүний тэр дотоод ертөнцийн хүч чадлыг ил гаргаж ирсэн цагт бол арх бол нэр өчөөхөн зүйл. Дэлхийн талыг эзэж байсан гэнэ гавуун дөстөн өнөөдөр нэг юм лонхны ард одоо бид нар өдөг сөгдөх ёсгүй. Тийм учраас архишин гэдэг үгийг би ер нь нийслэлийн шагсаалтаас авч хийж байгаа. Эцсийн зорилго бол Монгол үндэстний аюулгүй байдлыг хамгаалах, эх хурац үндэсний үзлийг дэлгэрүүлэх, одоо Монгол хүний аюулгүй одоо байдал Монгол хүнд байгаа тэр дотоод нөөц боломжийг ашиглаж арх гэдэг энэ лонхонд байгаа өчөөхөн зүйлийг үгүй хийж үндэсний одоо тархиныхын хүрэн дээр сэргээх ийм л зорилготой бид 22 жил ажилласан. Ер нь Бурхны шин гэдэг нь 2500 жилийн түүхтэй. За Бурхны шиний ёс суртахууны сургаал их алдартай. За Бурхны шиний философи хүн ухаан их алдартай. За үүний хажуугаар сүүлийн үед дэлхийн нийтээр их эрүүл мэндийн чиглэлээр авч ашиглаад байгаа зүйл бол бясалгал юм. Бурхны шиний бясалгал. Тэгээд олон янзын одоо жишээ дурдж болно л да. Үүн дотроос их алдартай байгаа нь бол англиар одоо mindfulness гэж нэрлэдэг байгаа. Буддийн шний байдаг да. Одоо төвдөр бол дамбааны өршөөгөө гэдэг, пайлигаар сатипатана гэдэг нэг юм Бурхны шний бясалгалын техник байгаа. Энийг л одоо бидэнд их түгээмэл хин хүнгүүл одоо хохирогч нь болоод байгаа их юм уу? Ууртай бухимдалтай байх, сэтгэл санаагаар унах, гутрах. За тэгээд түгших, гомдох, цөхрөх гэдэг сэтгэлийн олон шаналгаанууд байна да. Данч одоо их олон давтаад үдрээд ирэх юм бол бүр тун амаргүй эмгэгшин. Ер нь дэлхийн нийтээр л энэ сэтгцэн эрүүл мэнд гэж маш их ярьж байна. Хүн сэтгэлээр унах, давтан унах, жаргалгүй байх. Энийн эсрэг одоо яах вэ гэж судалгаанууд эрдэмтэд хийж байна л да. Тэгээ энд их өндөр үр дүнтэй, амжилттай үр ашиг нь бол одоо шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа нэг зүйл бол Бурхны шний бясалгалыг ашиглаад одоо сэтгэл санаагаар унах готрохын эсрэг өндөр үр дүнтэй. За энийг хаана боловсруулсан хөтлөөр юм бэ гэвэл Оксфордын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрдэмтэд сүүлийн 20 орчим жил хөгжүүлж байгаа юм хөтлөөр байгаа. Тэр би 2020-с 21 оны хооронд өөрөө Оксфордын их сургууль дээр mindfulness-ийн багш мэргэжлэр суралцж төгсөөд 21 оноос хойш дэлхийн нийтээрээ ер нь сэтгэл санаагаар унах гутга их байна. Үүн дотроо монголчууд бид нар бол их л одоо сэтгэл санаа хүнд байна шүү дээ. Бүгдээрээ л уртаа уцаартай бухимдангуу одоо юу юуг тесрэхэд бэлэн бөмбөгшил энэ хэрээрээ өөртөө ч хэцүү жаргалгүй эргэн тойрныхоо хүмүүстэй ч зовлон зүтгүүртэй. Тэгэхээр энд бол улаасаа бид нар Бурхны шний уламжлалтай ард түмэн за Бурхны шинд байдаг энэ бясалгалыг нь орчин үеийн эрдэмтэд одоо ашиглаад өндөр үр дүнтэй байгаа нь батлагдсан энэ санамсрын бясалгалыг тэгэл олон түмэнд түгээх юмсан. Үр өгөөж нь бол би хэлж байгаа биш шинжлэх ухааны нотолтон зүйл юм аа. Тэгээ би өнгөрсөн өвөл бол бүтэн одоо 2 сарын турш дарханд энэ санамсрын бясалгалын хөтөлбөрөөр бүтэн үн төлбөргөө орсон л доо. За энэ дархны хараагийн дээрхийн сүмтэд гарахны Бурхны шний төв хийдтэй хамтраад за дархны Бурхны шний бусад сүм хийдүүтэй хамтраад ганан дэгчлийн хэд зохион байгуулсан юм байна. За өнөөдөр бол яг бас үүнийхээ бас нэг танилцуулах хичээлийг л
орж байгаа маягтай юм да. Одоо нэг ийм санаа нь ийм байгаа юм. Ингэж хийд юм а гэд нэг жоо амтлуулаад орох маягтай гэх юм уу танилцуулах гэж.